ингээл сайн дүлээрээ миний хөх сайн дүлээрээ гэж эмчнэр тэгж юм гэдэг юм. За чадахгүй бол ингээд энэгээр гарна гэдэг нэг юм жорлонгийн бүглэг гаргадаг юм байдаг шүү. За дөрөвт хүүхдийг охин байгаасаа гэж хэрэг хүссэн бай. таны айгуу хуршин явуулцаараа сайн байна уу та гэдэг амар хөрх ингээд нүүрэмгэн штэ. Ийм дөрөв хүүхдтэй айлын нэг өдөр юу яаж өнгөрч юм. Тэ хүүхдүүд хоорондоо бол гайг одоо нэмэгтэй хүүхдүүд л жоо асуудалтай болсон юм санагдав. Одоо тойр чи хэдэн жил болчихоо гэсэн үг лээ. За ер нь энэ жил 15 дахь жил рүү орж байна. Хай. Сайн уу? Подкаст тавтаа морил. Эми байна. Yes юм. Эрдэс өх байна. За баярлалаа. За чи танилцуулаа. Би танилцуулаа. чи танилцуулаа. За би танилцуулаа. Өнөөдөр манай зочноор найз Эрдэнэс өх. Тэгээд нэг юм хэлэхэд 4 хүүгийн яав. Өмнө нь манай дугаарууд дээр хүүтэй, охинтой, тэгээд нэг яг ганц хүүхэдтэй аавд орсон байхгүй юу. Тэгээд өнөөдөр болохоор 4 хүүгийн аав орж байна. За тэгээд өөрийгөө гоё танилцуулаач. За намайг Эрдэнэс өх гэдэг. Сандар. За 4 хүү ихнэрийн хамт амьдардаг. Тийм л хүн байна да. За том хамгийн том хүн нийтдээ л. Хамгийн том хүн маань одоо 12 он төрсөн 14 хүрч байна. Энэ жил 14 хүрж байгаа. Тэгээд ерөнхийдөө 4 насны зөрүүтэй л хүүхдүүд. Бүгдээрээ яг 4. Яг 4 настай байж манай хамгийн бага бол яг 5 насны зөрүүтэй төрж байгаа. Одоо 8 сартай. Яа, их гоё өндөртгөн. Эхнэр бол 5 сайхан залуустай хамт амьдардаг хүн байх нь шүү дээ, тий. Их л завдаг байх та гэдэг. Их ядардаг байх та. Ямар байна ер нь 4 хүүхэдтэй байх? Яач. Ер нь бол гоё л доо тэгээд эхнэр одоо хэцүү л байдаг байлгүүдээ мэдээж тийм 5 эрэгтэй хүнтэй амьдрах тэгээд. Тэгээд би тэрийн ч бас нэг сайн мэдэхгүй л байна. Хүмүүс чинь тэгээд нэг хүүхэдтэй байх, 2 хүүхэдтэй байх хоёр амар ялгаатай. 2 байж байгаа 3 болохных ялгаа мэдрэгддэг юм а гэж яриад байдсан шүү дээ. Тэгэхээр 4 байх одоо хэр ялгаатай гэдэг юм. Саяхан тэгэхээр хамгийн бага төрсөн гэсэн үг юм шүү дээ, тий. Сая оны өмнө 5 сар төрсөн. Ер нь 1 2 гэл бүгд ялгаатай юм шиг санагддаг. Зүр наад зах нь бөөнөрөө тэгэл гэрээс гарах гэж бөө юм болно шүү дээ. Яа, нэрээ тийм тий. Тий, тэгэл би тэрүүгээр өөрийгөө болгож яваал, тэгэл эхнэр өөрийгөө болгоод 4 хүүхэдтэй болгоод гарч ирж шүү дээ ерөнхийдөө. Тийм, тэгэл 2 хүүхэдтэй гарах, 3 хүүхэдтэй гарах, 4 хүүхэдтэй гарах гэл ер нь бүгд л ондоо юм шиг санагддаг шүү дээ. Ер нь чанга. Тэгвэл хамгийн томыг гарсны дараах гэхэлэр том дээр ч одоо чи залуу аав байсан байгаа шүү. Тэгээд залуу аав байж байгаад одоо сая багыгаа төрөхөд хэр туршлагдсан байна, хэр өөрчлөгдсөн байна. Хамгийн анх том дээр юм байсан. Одоо сая багыгаа төрөхөд хэр туршлагдсан байна. Юун дээр өөрийг анзааруу яаж юм. Эсвэл ах нар нь хүүхэн туслаад дэмтэй байгаад юм уу? Тэгээ ер нь бол манай том хүүд амар тустай л та. Тэгэл хүүхдээ маа багыг харчин, тэгэл ээжтэй ер нь дүүгээ хараад, биднээс ер нь дүүгээ хараад ер нь нэлээд тустай. Миний хувьд одоо торшлог гэхээсээ илүү ер нь нэг 2 эхний хүүхэд, 2 дахь хүүхэд гэл 3 дахь хүүхдээсээ илүү ер нь нэг тийм юу болж ирж байгаа юм санагддаг юм. Одоо юу гэж хэлмээр юм бол. Яг чихээ аав. Яг нэг аа яг нэг тийм жинхэнэ аа болсон юм шиг яг нэг тийм мэдрэмжтэй. Эхний хүүхдэр бол залуу байсан болохоор тэгэл ингээл мэдээж гоё байсан ч гэсэн яг нэг тийм хариуцлагыг ойлгодог юм шиг санагдсан. Тэгээ ингээ 3 4 дэх гээд ирэх юм бол одоо 4 дэх дээр бол бүр тэгэл нэг тийм гэрэл угаа байнга яарсан ч юм уу те. Нэг тийм болчдөг юм байл. Яг нэг хүүхдийнхаа нэг бага юу ингээл нэг анзаараад ирд юм байлаа. Багаар өөрчлөгдөж байгаа юмнуудыг хараад одоо тэгэл нөгөө өмнөх анхны хүүхдээ бодонгууд тэгэл нэг тэгж амар их юм санахгүй. Яг одоо энэ сүүлд гарсан хүүхд чигээ тэгж нэг анзаараагүй юм шиг санагдаад байт. Ер нь ингээ нөгөө нэг өмнө нь орж исэн хүмүүсээс асуудаг асуулт байдаг байхгүй юу? Анх аа болох ямар байсан бэ? Төрөхт нь хамт орсон уу гээл те. Яг хомоохон хамт юм гэсэн. Тэгвэл одоо ингээ анхны мэдрэмж бол баг ихэнх нь мартцсан байгаад байгаа бах тий. Арайч үгүй юу? Үгүй юу? Яг ингээ бас юм бас анхны юм чинь бас үлдсэн юм гоё юм байна уу? Тэгээ ер нь дурсамжтай юм. Ямар ч ихнэртэйгээ баг бүх юмд нь хамт явдаг байсан. Ер нь яхад харуулах те эмнэлэгт үзүүлэх ч юм уу ер нь бүх юм дээр нь дандаа
хамт явдаг байсан. Тэгэл анхны хүүхэдтэй болох тэр мэдрэмж гоё. Тэгээ бас цаана нэг тийм ихэнд эвгүүл идэв бэл. Яг хүүхд гарч ирсэлтэй ингээл амар олон юм бодогдоод байт юм байлээ. За хүүхд гарч ирэхээр яах вүлээ, ийх вүлээ гээл те. Тэгэл ер нь тэгэл нэг байр, сав, ажил төрөлхөөр ер нь шууд бүх юмаа л айгүй ихт бодоод жоохон тэгэлээд юм шиг санагдав юм шиг. Яг нэг төлөвлөхийн цаашийн те зүгээр л яах вүлээ гээл нэг тийм бодоод яг нэг шийдэл гаргахгүй хүмүүс зүгээр бодоод байт юм санагдав. Энэ дөрөв хүүхдээр ер нь хамт орж хүү мөгийн тасалж суудаа байгаагүй. Сүүлх дээр хамт орсон. Гэхдээ хүүг нь бол таслаагүй. Яг төрөх процесс яг хамт байсан байх нь шүү дээ. Яг гурав хамт дээр байсан. алхлаарэ ороогүй. Өмнөх 3 дээр бол орж байгаагүй. Тэгэл нөгөө эмнэлгийн гадаа хүлээгээл. Ягаад тэгээ 3 хүүхдээр ороогүй гэсэн аа дөрөвдөх дээр орыг шийдэл төрөв ба. Ихнэр ор гэсэн. Тэгэл за гэл ер нь тэгээд айгаад идэг байсан юм а. Тэр ороод харна хэрэг харж чадахгүй юм шиг санагдаад. Тэгээд орсны дараа мэдрэмж өөрчлөгдөв. Өмнөх 3 дээр ороогүй дээ, орох бэжтэй ч юм уу. Яг орсноор гэж бол бодоо. Орсноор ингээд мэдрэмж тийм үү илүү их одоо ихнэрээ хайрлах ч юм уу. Тэгээ илүү одоо хүүхдтэй би анхаарах хэрэгтэй байна. Ингэж ихнэр маань ингэж төрдөг юм байна ч юм уу. Ийм их зүйл 3 одоо өмнө нь мэдрүүлсэн байсан байх гэж бодогцсон уу? Яг тэр тал дээр ихнэрэл бодд юм байлээ. Тэг ямар хэцүү байгаа. Одоо тэгэл тэнд юу болж юм тэгэл маа баг төрөхөд яг намайг ороход айгу тийм юу болсон юм аа. Нэг юм зүрхний бичлэг хийдэг ингээд хүүх ээж дээр нь ингээд юм наачдаг штэ. Тэг юу гэдэг вүлээ. Тэрийг хийцэн тэгээд ингээд намайг тэрний тоог харж байгааг орхисон байхгүй юм чинь. Тамайг нэр хөвцсөн байгаа штэ. Тэгээд тэгсэн чи тэр тоон ингээд унаад багасаад явчихтээ. Тэгэд би эмч дуудаал энэ ингэчлээ гээл тэгсэн чинь шууд баах эмчнэр уулын төрөх болоогүй гэсэн байсан байхгүй. Тэгсэн чи баах эмчнэр орж иж үзээл хүүгээ ороодсон байна гэд. Тэгээ уул нь бол бас өмнө эмч үзэхдээ хүүгээ ороогүй байна гэсэн байсан. Тэгээд байж ижилхэн ч тэгээд тэр юу нэ хүүгээ ороодсон. За шууд төрүүлэх шаардлагатай гэл. Тэгэл тийм гол үс аим сонир болчтой юм лээ. Яг хараа байж байгаа шүү дээ би тий. За яах бол ийх бол гээл тэгэл нөө нэг ихнэр төрхөөл дүлээл тэгэл толгоо нь гарч ирэхгүй ингээл сайн дүлээрээ миний хөх сайн дүлээрээ гэл эмчнэр тэгж юм тийм гаднаас нь юу ороод ирчих واخхой. За чадахгүй бол ингээд энэгээр гарна гэдэг нэг юм жорлонгийн бүглэг гаргадаг юм байдаг шүү. За бамбар гэдэг тийм. Тийм бэрээ ороод ирдэг. жигнээс яг тийм юм. Яг жигнээсээ бүрээ тийм шинээр задлаар за энийг энэгээр татна шүү чи энэгээр хүүхдэд татуулмааргүй байгаа сте. Өөрөө дүлгээл тэгэж н өөрөөр нь хүч өгж байгаа юм. Хүч өгж байгаа юм уу эсвэл жигнээс татдаг ч юм яг сайн мэдгүй. Ямар ч зүйл тэрийг аваад ороод ирсэн чинь тэгэл манай ихнэр ямар ч зүйлэл хүүхд гараад ирсэн. Чиний сүүлэх дээр нэг тийм болсон. Түүнээс өмнө одоо яг тийм харж байгаагүй. Яг намайг ороход тийм болсон бас яг юу гэлээ юм бэл. Ер нь ингээд хамт орох нь зөв юм шиг санагдаж байна уу? Яа юу одоо өөр аудад хэлээд нэг тий одоо найзууд ч юм уу 90 тойрны дүүнер мөрч ер нь ихнэрээ төрөхд нь хамт ороорой гэж зөвлөх үү? Яах вэ? Яг хон хүнээсээ юм болоо. Ороорой ч гэж зөвлөхгүй, битээ ороорой ч гэхгүй тэгээ тэр хүн өөрөө л орохыг хүсвэл ер нь орчход нэг тийм буруу юм байхгүй л юм. Тэрийг нэг харчхад те. Бид нар чи яг нэг уус мэдэхгүй шүү дээ. Ямар ч өвдөдийн л гээд тэгэл ер нь одоо ингээл өмнө сонсоход те тэр төрөлтийн өвдөлтийг эрэгтэй хүн тестгүү ч гэдэг тиймэрхүү байдаг шүү дээ те. Тэгээд хүмүүс л өвдөж үзээгүй ингээл харахад өвдөдийн л гээд тэгэл өөрөө өвдөж үзээгүй юм чи ер нь угаасаа л яг үнэндээ тэрийг мэдэхгүй шүү дээ. Тийм тэгэл манай ихч өмнө тэгэл ороод өвдөж ийн арай ингэж ийн тэгж ийн гээл тэгж байгаа л за төрчлөө гэл би жоохон эмнэлгийн гадаал хүлээж идэг тэгэл төрчлөө гээл залгадаг тэгэл хоолундын аваач чигвэл хүүхч угтаа хардаг тийм байсан тэгээд миний хувьд бол орчиход бол ер нь зөвцсөн юм санагдсан. Харин яг тэгэд тийм хүмүүсд орох янз юм шүү аа. Ер нь бол би болохоор ингээд бодоход яг эрэгтэй нь хамт байгаад одоо ихнэрээ өвдөж байхад ингээд хантай ингээд байгаа мэдрэмж үл ихнэрт амар дэмтэй. А яг төрөх процессд бол гараад төрсний дараа орж ирвэл айгу зүгээр юм шиг санагдсан. Идүүлж байгаа процессд бол чи байна уугүй байна уу тийм хамаагүй болчихсон шүү дээ. Мэдгүй гэхдээ энэ хүний бас өөр л байна тийм. Тэгээд дөрөв хүүхдийн дөрвөлийнх нь нэрийг өөрөө өгсөн. Нэрэт. Тийм ер нь тэгсэн. 3-ыг өгсөн. Хамаад
томын дараа тэрний дараа гэдэг одоо манай багын дээдлийн нэрийг бол манай өвөө өгсөн л тоо. Тэгээ манай өвөөсөө нэр мэр өгье гэж хэлдэггүй. Тэгэл хүүхдэд төрчлөө гэл ер нь өвөөд айгүй хэлдэг. Тэгээ манай өвөөч яхаа ер нь нэг тийм жоохон юм үзэж хардаг ч гэх юм уу те тийм нэг мэрэгэн маягийн тийм хүн байдаг аахгүй одоо хөшнөлтөө 80-д настай. Тэгэл яхаа өвөөтэйгээ ер нь л холбоотой байдаг хүүхд төрчлөө өвөө нэг ингэх гэсэн ингээл нэг юм асуугаад байдаг аахгүй би ер нь өөрөө манай ээж авч гэсэн юмтай. Тэгээд эхний хүүхдээ нэр өгөөл хоёр дахьтаа нэр өгч 3 дахь дээрээ байжсэн чинь өвөөд хэлсэн ч өвөө за өвөө нэг нэр өгчих гээд. Тэгэд гисэн чинь бас яг өгүүлчихэр өгвөл хэцүү байгаа байхгүй. За яах вэ гээд. Тэгээ их нэртэйгээ ярьсан чинь за будаанд хийгээд гараад гарсан нэрийг өгье гээд. Тэгээ нэг 4 нэр хийгээд будаан шигсэн тэгээ өвөөгийн нэр гарч ирсэн. Тэгэл тэр нэрийг өгсөн. Тэгвэл өвөө бас нилээ юу яг өөх юу байсныг бас нэрээд байна. Өгөхгүй л ийсэн юм шиг өөрөө яг өгьегээд. Ийм будаан шигтэй амар сонирхолтой ч бас хайш үнэ нэрийг өгч байгаа. Яг үнэхээр ингээд зорио гарч ирдэг юм яа тий гэж би ойлгоод байдаг шүү дээ. Чи тэгээ нэрээ ингээд одоо өгөхдөө бүр ингээд эртнээс бод ингээд жирэмсэн болохт нэгээ төлөвлөсөн байсан уу эсвэл яг төрөнгөут нь төрсний дараа юу? Яаж за энэ яг тэр хөвгт одоо хүмүүсүүд ч ингээд бүр жирэмсэн байх цаанд ингээд ном ирүүлээл энэндээ сухаал идэг. Эсвэл төрснийхэн дараа нэлээд бодож цаг нь болгоод өгсөн хүмүүс бас байна. Энэ өрөөнд бас байна. Жирэмсэн болол ер нь эхнэрээ жирэмсэн болсныг мэдснээс хойш л яг нэр бодож эхэлсэн л дээ. Тэгэл нөө ихэндээ тэгэл хүү болов охин болов за хүү бол ийм нэр бол яад юм бол тийм нэр яад гэсэн. Тэр нэр бол бодогдол яваад идэм байлээ. Яг тэгэж хүү ингэж хүү гэл. Тэгэл ерөнхийдөө хүү гэдг нь мэдээл за нэг иймэрхүү нэр байна аа гэл. Эхнэртэй хэлсэн. Тэгээд манай хүүхдийн нэрийг өгөх гэж бас энд эндээс хүмүүс их үзнэ. Тэгээд ер нь өгүүлэхгүй шүү дээ. Өөрийнхөө хүүхдэд өөрөө л. Тийм тэр нэр тийм. Дөрөвт хүүхдийг охин багасаа гэж хэрэг хүссэн бай. Тийм байсан уу? Ер нь бол байсан. Яг одоо яхаа 3 хүүтэй болсон. За нэг охинтой олчвол бас тэ манай эхнэр чантай тэгээд би ч гэсэн бас нэг охинтэй энэ чинь хүүтэй юм чинь нэг охинтой болчулгээ бодож байсан. Тэгэл угаасаа хүүсийн сонсвол хүү гэж сонссон. Тэгээд бол би бол ер нь яагаад ч яах вэ? Тэртээ тэргүүл хүүхэд л бол хүүхэд. Манай эхнэр бол яг охин гэж нилээн хүлээж исэн. Тэгээд угаасаа эхонд харуулад хүү байна гэдэг ч байгаа байхгүй. Боож гонь хүү байна гэдэг. Тэгэл тэгэхэд итгэхгүй юм чинь. Төрөн төртөл нэр дахин дахин үзсэн. Тэрний дараа дахиж нэг явахад харуулаад тэгээд за энийг одоо хүүгэхгүй бол өөр юу хүүгэх вэ гэж хэлээл тэгэл ер нь тэрнээс хойш бол тэгээд яасан. Одоо дараагийнхаа охин руу зорж ийн үү ер нь яаж ийн? Одоо ч бас арай бага байна уу яаж? Тий одоо ч яхаа. Хүүхдийн дараа яаж ийн шантарч ийн үү гэдэг байна. Тий би ч нэг шантраад явах тий. Эхнэр л шантраа. Тэгээ амар гоё ийм одоо 4 гоё сайхан залуутай болж ин гэсэн үг шүү дээ. Амар гоё ирээдүйд ингээд төсөөлөхөд тий том болсны дараа бол амар том бүтээл амар их хөдөлмөр тий харахад ингээд яа одоо ээжтэй бол бөөн төшөө үсттэй зүгээр 4 ингээл эрэхтэй. Тий шүү дээ. Эрэгтэй хөтөлгөл нэг ээж руугаа л налаад байна. Ер нь л ээж руугаа налаад байна. Одоо хүүхдүүд нь юу штэ 3 нь сургуулийн нас 2 нь илүү 2 нь сургуулийн нас нэг нь цэцэрлэгийн ахлах бүлэг одоо төгсөж байгаа энэ сургуульд. Тэгээ сургуульд одоо ороход бол хүмүүс өж одоо яана нэгдүгээр ангид орох нэг айдсан мэт бүр байхгүй болсон мэт амар шүү дээ. Амар. Одоо оруулаад тэгэл хоёр ахын авчрыг олох байлгүй гээл. Одоо ингээд нөгөө нэг зүр сонирхолтой хэлээ 4 хүүтэй айл тий. Тэгээ ингээд 2 нь сургуулийнх, нэг нь цэцэрлэгийнх, нэг нь ингээд одоо бүр цэцэрлэгч явдаг хүнийх хүүхдээ байна шүү дээ. Ийм 4 хүүтэй айлын нэг өдөр юу нь яаж өнгөрч ийн. Хэр ингээд одоо ингээд зохион байгуулалттай ингээд нэг нь нэгнийгаа өгөн тэр нь энийгаа өгнө яаж тэрийг ингээд сонирхолтой хэлэх юм бол нүглэн зориулт яаж өнгөрөөж ийн та хоёр. Амралтын өдрүүдээр л гэж ярих уу? Үгүй яг ажлын өдрүүд ачаад өглөө ингээд гардаг. Цэцэрлэгч явж байгаа, сургуульд ч явж байгаа те нэг тийм үеүүдийг яаж ингэж одоо хүн бүх тийш нь бүгднийг зөөж ийн үү ээж бас тэрнүүгээр нэгийн зөөгөр ингээд гэж ийн үү эсвэл хажуунаас нөгөө юм ч гэдэм үү тусалж ийн үү энэ амар хүнд ингээд сонсгол те нэг хүүхдээ надад л одоо ингээд ажилласаа голоор наваал хүргээл ингээд тэгэл амар эдэн штэ нөгөө 4 гэхээр одоо хэрхэн өдрийг давж ин да. За нэлээд бодоод тийшээ. Одоо ерөнхийдөө гайгүй болцсон. Яагаад тэгэхээр нөгөө манай дээдлийн 2 хүүхдээ өөрсдөө сургуультай өөрсдөө яваад өөрсдөө ирдэг.
Тэнгууд одоо нөгөө цэцэрлэгийн хөвгт байгаа байхгүй. Аа. Тэрийг хүргэж өгж авах л гэдэг ажил байгаа л та. Тэрийг тэгээд би одоо манайх ажлын цаг ингээд яг үйл зун гээд жоохон цагаа өөрчлөөд идэв. Тэгээд би зарим ч явахд ер нь 100 би өглөө 7:30-аас ажилтаа болчихдог байхгүй. Тэнгууд 7:30-аас цэцэрлэг дээр нөө өгчөөд явна гэхээр би ажилдаа амжихаа болчихдог. Очихоор нөгөө цэцэрлэг нонгоогоо гэдэг. Тэнгууд тэгэл эхнэр өгдөг. Тэгээд орой харахад нь би авдаг. Би нөгөө эрт ороод эрт тарчдаг. Тийм. Тэгэл хэрвээ тэгээд миний ажил бас тэгээд өвлөн 8:30-аас болчдөг. Тэгэхээр би өгөөд тэгээд оройдоо буцаад би гайгүй тараад ирэх юм бол би авчдаг. Тэгээд амжихааргүй бол тэгэл ээж аав ах гэж хэлсэн. Хави юм руугаа яриад тэгээд зохицуулна ш. Гэтэ бас нэрээ бодоодсэн чи том нь бас нэр аим 14-тэй гэж тийнейжер болсон. Одоо ч баг юу нээж аав те би ч баг өөрөө хүн үе дээр байгаа юм биш те. Том болоог байхад бол одоо хэцүү шүү дээ. Нэг нь өглөө ороод өдөр тараал нөгөөт нь гинт өдөр орсон орой тараал бүх юм зөөрнө. Одоо тэгээ сайн нөгөө гарч орох үйл явц нь ингээ авчихсан байж. Тэгээд одоо хооллолт одоо томууд нь болоо яач одоо багын хоол ингээ өдөрт хэдэн төрлийн хоол яаж дөрвөлээ одоо дөрвөн хүү одоо ингээ ам бол зургуулаа хүмүүсүүдээ нэг өдрийн хооллолт яаж 7-ны хүүс явж өгдөг байна. Одоо ман тэгээд аав ингээ 5 эрэхтэй хүний би ингээ бодоход манайх чинь 7-ны хүүсээ нэг сэтг аваад болоод идэгсэн чинь сүүлийн дуусаад байгаа байхгүй юу? Нэг сэтг өндөг 7 хүрхгүй тэгээд дундуур нэмээд тахад тэгэхээр танайх одоо яаж энэ бүр ямар сонирхолтой санагдаад. Би яг энэ талаар тооцоо гаргаж үзэж байгаагүй юм байна. Эхнэр л мэдэх бат тий. Ямар ч л байсан миний мэддэг юм бол манай гэрийнхэн бол махчин зэдэх амар дуртай. Ер нь нойр орхон л мах чанаа. Махаал тэгэл ер нь жанж ицээр байгаа л дуусгана гэсэн. Төөхөр идэж. Өвөлдөө яг хэдий идэж цааш надад. Яа ирээд тэгвэл одоо томрог тусам бүр л их ер нь тэгэн штэ. Тэгэл том хөвгт чинь тэгэл яг л надтай адилхан ч идэх чинь. Тэр л их ачаал их одоо хариуцлага тий дараа гэр авч явах үед л нэлээд ирж байгаа юм байна да. Одоо тэг бодсон ч гайгүй тий. Юу өсвөр насны хүүхэдтэй болчих байгаа юм биш үү? Том өсвөр насны хүүхдийн юу хэрэг одоо өөрчлөлт их юм. Эрэгтэй хүүхд ялгаа. Тий. Одоо багууд ч ингээл даа гэж ингээл том болчихсон. Яг өсвөр насны хүүхд чинь харьцаад бас нэг жоохон өөр мөр болж гинөө гайгүй дүү нартайгаа ингээл хөрхөн байгаад юм яаж юм. Хамаг таасангүй нэг тоолоо эсвэл ингээл надаас хол ятаргаа гэдэг ч юм уу нэг тийм асуудлууд өгдөө шүү дээ. Тустай нэг юм юутай болох гээд дээ шүү дээ. Тий орон зай ирэх хэрэгтэй. Тэр мөр нь яаж анзаарч чинь гайгүй юм. Дэлгэмж тэгтээ хөрхөн. Тэр талтай ер нь гайгүй тий. Яаж ер нь том хөвөл ер нь их гайгүй тэгэл нэг тийм бас олон дүүтэй болохоор эсвэл хариуцлагатай илүү талтай байна уу? Магадгүй одоо тэгээд маа төрсөн их чинь бас 4 хүүхэдтэй. Оо тийм үү. Тэгээд манайх чи яг манай талаасаа манай хүү чинь хамгийн том нь баггүй. Тэгэхээр 94 нэртэй. Одоо манай эхнэрийн талд ч ихсэр манай хүү хамгийн том. Тэгэхээр ер нь тэгэл хаач очсон дандаа дүүнэртэйгээ байдаг. Тэгэл ингээл дүүнэр мөндрэ ингээл явж идэг болохоор нэг тийм тэр тал дээр гайгүй. Тэгээ дүүнэр нугасаа яг манай хүү гаа гэл дээрээс хаашиж явсан дагаа явчих. Яг үгээр нь байцдаг. Тэгэхээр ер нь тэр тал дээрээ гайгүй. Одоо бол тэгээд нэг тиймэрхүү юм одоохондоо надад нэг анзаарэгдсэн юм алгаа. Эрэгтэй хүүхдийг чанга гараар өсгөхөн гэдэг юм баримталж гин үү? Эсвэл эсэргээрээ илүү ярилцсан зүг байна уу? Одоо ингээд нэг хүүхэд нь том болчлоо. Араас нь 3 залуу байна. Ингээд ямар ер нь хүмүүжүүлэл тийм юу баримталж зарчим гэх юм уу? Эхнэртэй хоёр хоорондоо за нэг 4 эрэгтэй хүүхдийг иймэрхүү хүмүүжүүлэх шүү. Ингээд загнахгүй шүү гэдэг юм уу те? Шийдгээд ингээд бас булан таруулаад зогсоогоод ах чинь буруу гэдэг юм л шүү дээ тий. Тийхгүй шүүж гэдэг юм уу одоо ямар нэгэн тийм гоё ноу-хау ийм үед нэг манайхан гिचдээ шүү гэдэг гоё юм байна. Ер нь би өөрөө хүүхэд зодж чаддгүй л тий. Өөрөө ч угаасаа зодуулж өсөөгүй. Тэгэхээр ерөөсөө хүүхэд зодж чаддгүй юм. Тэгээд аль болохоор нь ярилцахыг хичээдэг л тий. Тэгээд хэлж зөвлөх. Одоо бол маа том хөө бол яг ярилцаад юм хэлэхээр яг тийм ойлгодог намайг ингээд нэг тогтод сууд сонсдог шүү дээ хүний ихтэй яг нэг юмыг ойлгох гээд за ер нь миний аав юу яриад байгаа юм бол гэдгийг ойлгох гээд яг тэгэж сонсдог тэгэж ярилцдаг болцсон болохоор одоо л ер нь том үдэг бол ер нь л ярилцахыг хичээдэг. Тэгээд яг хүн чинь би бол одоо том хүүгийнхээ хувьд тэр насын өнгөрөө дайраа гарцсан байж шүү дээ тий.
Тэгэхээр одоо өөрөө юун дээр алдчихсан, яаж исэн гэдэг юм аль болох л тэгэл нөгөө нэг яг л эцэг юм бодол шиг те энэ дээр нь алдуулчихгүй юмсан. Энийг бол би өөрөө алдчихсан юм чинь энийг одоо алдуулахгүй өнгөрөөч гэсэн ч юм уу. Тэр утгаараа ер нь айгүй их ярилцахыг хүсдэг том хүүтэй. Тэгээ ер нь их ярилцаж чаддаг болооч гэж боддог. Сайн биш. Тэнийг загнаад ахыг ер нь боддог юм уу тэгээд загналаа гэдэг угаасаа нэг яахгүй л. Одоо ингээд загнаад чи энийг яг ингээд загин зослоо тухайн үед л хийх байлгүй дээ тэгэл баян загин зодож хийлгээд байна гэж юу байх вэ те. Тиймэрхүү бодолтой энэ даа. Спорт дуулын төрж явуулж байна. Волейболын юм одооны хүмүүс айгүй их тийм волейбол сонирхолтой болсон юм шиг одоо харагдаад байгаа надаа. Бидний үед ч ерөөсөө нэг волейболгүй сакс гэл гүгд идэг байсан. Тэгэл байрныхаа гадаа бол хүлэмбэг гэл явууддаг байсан. Тэгээд одооны хүмүүс төр нэг волейбол тоглох сонирхолтой юм шиг харагдаад. Манай хүүч гэсэн волейбол дуртай. Тэгээд волейболын секцэнд сайн нэг явуулж байгаад одоо ер нь болцсон байгаа. Одоо нэг сайн хичээл ном бас ингээд нэг орон орохгүй гэл гинт нэг амраал болол ингээд л шүү дээ. Ханаад хамаа гэд. Тэгээ одоогоор бол ер нь явахгүй байгаа. Тэгээ нэг хичээл ном орохоор бас өөрөө ер нь явъя гэдэг үл тэгэл явуулна да. Ер нь аль болох яг нэг тийм юмд яв гэж бол хэлдэггүй. Тэгтээ хүүхдтэй хэлдэг миний хөө ямар нэгэн спортоор хичээлэл те. Яг сакс ихгүй, волейбол ихгүй юу ч хийж болно. Ямар нэгэн спортоор ямар ч хичээлж байгаарай гэл хилчээл байгаад идэв би бол. Сонирхолтой Монгол улсад хамгийн их үзэгчтэй, хамгийн их секс дуулантай, хамгийн хүн хичээлдэг спорт болов уу гэдэг л. Тийм үү? Тийм, нас. Би бүр спортоос шаардлагатай Тийм тийм үү? байгаа. Болцсон болов уу? Болцсон байх. Одоогоор ямарсан тийм байгаа юм лээ. Бүр үзэгч нь бүр тоон бүр хамгийн их байдаг гэсэн нөгөө лиг мигийн тэмцээн бид нар сакс хараад байдаг шүү дээ. Тэгээд яг үндэсний тэр нөгөө юуныхаа тэмцээний үзэгчид амар их тэмдэглүүлж байгаа. За тэр яах вэ? So би спорт би ч бас шал гэдэг тийм. Зүр сая яага асуусан тэр ингээд нөгөө хүүхдүүд чинь бие дагаад одоо эрэгтэй хүүхдүүд ялангуяа энэ тийм харахаар нөгөө бүлийдүүлэх ч юм уу те нөгөө би бинийгаа эсвэл нэг чамайг зохих юм бол зүрхлээ зохиороо гэдэг бас хүмүүжлээд шүү дээ те нэг хүн задуулахгүй өөрөө задаа хийхгүй байгаараа ч гэдэг юм уу тийм юм дээр одоо бие хамгаалах талаас нь яаж зөвлөж байна? Зодоонуудыг хийж байна. Тийм тохиолдол байсан уу? Тийм тохиолдолд одоогоор таараагүй байна. Яг хөө эрэгтэй хүүхдүүд хоорондоо бол гайг одоо нэмэгтэй хүүхдүүд л жоо асуудалтай болсон юм санагдав. Одоо манай том хүүхдийн нүрийг жишээлбэл ангийнх нөхөн нэг майжсан. Тэг бүр амар майжсан ингээ бүр амар ором гаргацсан тэгэл нүг октууд л ингээл цогоод ингээд ингээл хилээл идэн тэгээд одоо тэрэн дээр одоо ерөөсөө сони яах вэ? Одоо бол тэр нь олдгүй шүү дээ би одоо очиод буцаагаа цогох гэхээр хэцүү. Зохгүй байхаар хийцүү тий. Тэгэл нэг эцэг ихнэр тэрэн дээр л өөрсдөө анхаарах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэл эмхтэй хөхтгээл ингээл яваад иж болохгүй шүү дээ. Одоо нэг хөхтүүд ч сэтгэл санаа ер нь жоохон эмзэг талдаа болцсон шүү дээ. Бидний үед бол тоохгүй тийм байдаг байсан. Одоо л хэцүү тэгэл ингээл охин зохиж болохгүй гэл ингээд идэг те нөгөө охтууд ингээд дээрлэхэд яваад байл хэцүү шүү. Яг үнэ. Харин хойлоос нэг ярьжсэн. Тэрийг хэлж чадахгүй тэр хүүхд дотроо л ингээд яваад байна. Ээж авдаа хэлэхээр охин ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг ах ч юм уу те. Тэгэхээр ер нь нэг охтууд л жоохон асуудалтай байгаа юм санагдаад байна. Энэ хэрэлдэж чадахгүй шүү дээ ер нь охинтой бол тэгээд янз бүрээр муухайгаар нөгөө төл муухайг хэлэн гот нь буцаагаа тэр муухайг нь хэлэх хэцүү бас байх хэцүү болчихдог. Тийм байна. Харин охтууд маань жоохон юу юм шаа. Ээж аав нар ингэж хэлдэг юм шиг бодоод одоо би ч бас хүүтэй байгаа шүү дээ. За миний хүү эмэгтэйнд гар хурж болохгүй гэд загчдаг. Охтуудтай ээж аав нь болохоор одоо ерөөс тийж хэлэх эрэгтэйнд гар хурж болохгүй шүү энэ тэрэж ерөөс хэлдэггүй юм шиг тэгэл хэвээр нэрэ чамаг хүн зохил зөрүүлэл цохимох гэдэг юм хэлтгэл юм шиг байна. За би сая нэг толгойд орж ирсэн юм шууд асуужаад яг бол гараа авчих. Одоо нэг 4 хүүгийн хажуугаар та хоёр яаж өөрсөндөө цаг гаргаж чинь. Тэг буцаа хүүхдүүд рүү орно. Сая орж ирсэн дээр насах бол мартчихад. Тэр ер нь жоохон бах хэвтэй юм шиг. Одоо 2 байж байгаа 3 байж байгаа 4 болоод одоо ер нь хүүхд төрснөөс хүү одоо 8 сартай хэрэг 8 сар хүрсэн энэ хугацаанд хоёр биндээ цаг маг гаргаж ийн үү яаж ийн эсвэл өөртөө цаг гаргаж ийн үү ойлгохнаа байна уу? Ойлгохнаа байгаагүй. Байх боломж ер нь хэцүү шүү дээ. Ойлгохнаа байх боломж. Одоо ихтэй бол том маань том юм чинь дүүнрээ хараад үлдэх ч юм уу
Эсвэл нэг хэсэгхэн нэг цаг маг гарч орох юм байна. Ганц гараа кино үзсэн үү? Яха тийм боломж бол ер нь байгаа л та. Гэхдээ ер нь бол яг сүүлийн үед ер нь нэг тэгээгүй санагдчих. Энэ амьдралын хэм маягт орчиж иж магадгүй тий. Эсрээр бараа ингээ гэртээ байсан мараа илүү амар тайван байдаг болчт юм болов. Үгүй юу. Дусны хадаа ингэ суухад яваа гэдэг. Надад бол ер нь гэртээ байсан илүү амар тайван санагддаг юм л та. Аа. Ажлаа тараал гэртээ ирэл яг хоолунд байдал гэртээ байж байгаа нэг тийм гой санагдал тэгэл ер нь надад бол тэр их гой санагддаг. Одоо нэг 4 хүүхдээ яаж байгуулаа нэг тэнцэж буснуул нь штэ. Тэгээд бас гэр дотор яг бөөнөр стресс хэм гарнаа та. Одоо байх байхаа. Байх байлгүй. Яаж стрессээ тайлж гайг байгаа. Нөө тийм Айгүй. стресстэй тах юм байхгүй. Гэхдээ ажил дээр стресслэхэд одоо яах вэ? Гайгүй. Гэртээ арай л бөөн жаргал уу? Тийм шүү дээ. Ерөөсөө би болоо тэгж боддог. Ажил дээр стрессээ гэрлүүгээ авч яваад хэрэггүй шүү дээ. Тэгэл гэрийнхээ үүдэнд очивол тэр ямар ч стресс вэ юу ч вэ тэгэл инээгээл орно шүү. Нэртэйгээ хэр ярилцчих. Та ер нь жоо ярьдаг төрлийн хүмүүс үү эсвэл ер нь би бинээ харцаар ингэ за манай үн юм байна гэж ойлгодог төрлийн хүмүүс. Одоо тойрч хэдэн жил болчихоо гэсэн үг лээ. За ер нь энэ жил 15 дахь жил рүү орж байна. Яа 15 жил. харин их хугацаа. Одоо энэ хугацаанд бол ойлголцоо сурцсан л байгаа л тий. Тэг өнөөдөр яг манай ажил дээр нэг ажлынхаа залуутай яриа явьжсэн чинь манай эхнэр дээр 10 жилийн өнөөдөр болж байгаа юм байна гэдэхгүй юу. Тэгэд гисэн яг нэг толгойд орж ирж байгаа юм. Хүүхд тахтаа сонсдог байсан дээ. Чаав нар 20 жил хамт амьдэрсэн гэдэг. Ба ямар удаа амьдэрсэн гэж бодож исэн чи одоо тэгэл Ирд юм байна гэж. баг ирцэн байгаа байхгүй тий. 15 жил өнгөрцөн. Одоо тэгэл юу 20 жил болох байл гэдэг. Тэг цаг хугацааг хурдан явд юм байна. Одоо 15 жилд одоо та хоёрын одоо нэг юм юу байна? Хосуудын нэг юм юу гэдэг вүлээ? Юу гэж асуух вүлээ? Энэ олон жилийг хамтдаа өдий хүртэл байсан гэдэг. Одоо энэ өндөрлөгөөс харж хэлэхэд нэг битүүрийн ер нь ингэж байдаг нь би биэндээ ханддаг нь одоо энэ үдий зэрэгтэй өрхөд бас нэг юм болсон юм уу гэдэг ч юм уу. Эсвэл манай эхнэр бас нэг энэ тал дээр ийм хүн болохоор битүүр бас ийм байгаад идэх шүү ч гэдэг юм уу. Нэг тийм гоё нөө хаавч юм уу. Нэг хоёр биений яг харилцаан дээр сурсан одоо бус хүмүүс нэг ийм байвал гоё юм бил шүү гэлчгээр юу гэж бодож. Жишээлбэл одоо эхнэр өвлөхөд би дуугаа юм чи юм мэдгүй нэг юм тийм дүрм журам байна. Тэгээ бас хин нэгэндээ хэрэгтэй байж магадгүй та хоёрын 15 жилийн туршлага гэдэг бас л те. Мэдгүй ямар ч цаадаа битэрийн баримтлагдаг зарчимч юм уу юу ч хэр хоорондоо ярилцчихэл байсан тий. Нэгэн хүүхэдтэй болцоод өдий энэ амьдралыг босгоцсон. Хоёуланд нураах хэрэг байхгүй шүү л гэж боддог. Хоёр талаасаа хичээнэ гэдгийг бол хэлнэ. Тий. Тэртэргүй хоёр хүн анх хоорондоо суухдаа хоёр өөр айлын хоёр өөр хүмүүжлэлтэй хоёр өөр үзэл бодолтой хүн сууж байгаа шүү дээ. Тэгэл хамт амьдрал хэлсэн бол тэгэл нэг нэгэндээ уусна. Тэгэл одоо хүнд нэг тийм хэрэгтэй хэрэггүй зангууд нь тэгэл ер нь тэгэл жил өнгөрөхцөн тэгэл хаягдаа солигдол явд юм шиг санагдсан. Хоёр биендээ илүү уусаад одоо нөгөө хоёр өөр гэр бүлийн хүмүүжил нийлээ танаа гэр бүлийн хүмүүжил одоо гэр бүлийн юм чинь гарч ирж байгаа шүү. Одоо нэг шинэ ноу гарч ирж байгаа байхгүй яг тэ гэр бүлийн хүн бит хоёрын ч гэдэг манай гэр бүлийн ч гэдэг юм уу тийм л гарч ирээл ер нь гэр бүлүүд бүгд л тэгж явдаг болоо гэж боддог шүү. Наа ч гой зүрлэнд шинэ ногоо. Тийм ээ. Тэгээд дөрөв ингээд 5 зургуул ам бол зургуулаад тойшрээ тойрч хоол иддэг үү? Эсвэл бас тийх зав байхгүй байна уу? Өглөөний хоолыг эсвэл байн хамтдаа идэж гэнэ үү? Оройн хоолыг эсвэл байн айлуул хамтдаа идэх чинь яаж тийм тал дээр юу вэ? Оройн хоолыг л ерөнхийдөө хамтдаа идэнэ. Тэг яг тэ нэг нь угаасаа яг иддэг байхгүй нэг нь нялх байдаг болохоор тэгэл одоо ингээл жоохон болохоор тэгэл нэг жоохон хөвгтөжтэй нөхдөж 2 3 настай байхдаа тэгэл ингээл гүлдэл явчих шүү дээ хоол идэхгүй тэгэл ээж нараас нь гүгэл алуу энийг тгийг ингээл яваад байдаг тэгэл одоо бол яг хоёр томтойгоо ер нь бид дөрв бол ерөнхийдөө яг байн хоол идэж шүү дээ. Тэг нөгөө нэг няранч бол одоо нэрээ гамч хоол идэхгүй нөгөө нэг одоо 5 настай тэр дээдлийн ах нөгөө маа тэр ер нь амар хөдөлгөөнтэй л таа. Ер нь зүгээр суухгүй. Ямар ч зүгээр суух боломж байхгүй тэгээд ээж. Тэр бол наашаа шал өөр характертай хүмүүс байна уу?
Нэг айлын хүүхдүүд ер нь ингээд нэг айлын гэхээр адилхан байдгүй ингээд бүгд өөр өөр гэсэн хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Угаасаа тийм юм бэл. Одоо хамгийн хөдөлгөөнтэй тэгвэл 3 дахь маань Яг 3 дахь тэр бол амар. амар. Тэг ер нь би тийм байсан гэсэн л дээ. Одоо би яг асууж зүгээр одоо дөрөвгийнхаа яг хинтээ чи юу л адилхан байна өөрийгөө харж ийн гэж асууж байсан чинь Яг тэрийг л харж. яг тэрийг л тэгвэл хөвгчлээ нэг хөдөлгөөнтэй нөхөр ах нэг гэж Амар хөдөлгөөн. Тийм хүмүүс чих өөр. дээр нь хоёр ахтай доороо дүүтэй Тэгэл одоо ах нартайгаа үзэлцэл. Тэр чинь бас хэдэн жил айлын бага явцсан байгаа даа шүү дээ. одоо дөрөв дээр ийм хөөрхөн юу байна вэ одоо бүр багаас ингээл танаа гэрийн нэг хөөрхөн гоё дадал за оройн унтахаас өмнө бүгд ингэн эсвэл өглөөсөө бүгд тэгин ч юм уу эсвэл бүр хамаагүй ямар ч хамаагүй одоо эрт тийш явахтаа гадаа гадагшаа гартаа тэр юм хуваарлалтай болсон нэг тиймэрхүү юм байна. Уу яг тийх гэж үзэн тэгтээ тэгэл Ер нь Хүүнэр баригдахгүй хэцүү шүү дээ, баригдахгүй юм. тэгэрээ гээл хэлэн тэгэл өнөөдөр тэг нь маргааш тэгэл байхгүй яа. Яг л өөр юм эсвэл яг тухайн цаг үедээ нэг юм хийчихэл тэгэл мартаал зүгээр тэгэл хоорондоо ер нь тэгэл бодлоо божигнаал явчихна. Хотууд нэг яриа тэр тал дээр гайгүй байдаг юм шиг л одоо санагдсан шүү дээ би ч мэдэхгүй л байна л та. Доод айл хэр яаж төвчээртэй байна. Доод айл гайгүй шүү. Тэгээ ер нь гэхдээ нэг тийм 10-аас хойш нэг би ч нөлөхгүй хөлтөд одоо унтаж амар гэдэг. Тэгээ яг унтахгүй жоох оройтсон ч гэсэн ер нь жимээ шууган багтаа ягаад гэвэл одоогийн байдлаар бол маа нөө нэраа нь өөрөө унтчихын тэнгуү за бүгд жимээ болох хэвээр. Ерөнхийдөө чимээгүй горимдоо шилжиж ил тээ. Одоо хамгийн том бас баг байгаа юм шүү дээ. Тий. Даал тийм байна. Өөрөө ааваасаа одоо ингээд өөрөө аав болохоор өөрийгөө аавтайгаа л ингээд харьцуулна шүү дээ тий. Тэнгуут аавыгаа улам их хайрлал ингээл яаж магаал хүн эрэгтэй амар тэгдэг гэдэг нь шүү дээ. Тэнгуут өөрөө чинь одоо ааваас авсан хамгийн том хүмүүжилч юм уу энийг би нэг өөрийнхөө дөрөв хүүхдэд бас сургачих юмсан өвлүүлээд үлдээчих юмсан ч гэдэг юм уу тийм юм боддог юм байна уу. За тэр ааваас авсан юм ер нь хүүхдүүдэд зодддаг юм болоо та. Гар хүрхгүй. Тийм тэгэл хаяа хүүхдүүд ингээл өмүүлэл яг ихнэр уурлаа шүү дээ манай гэж. Уурлаж байна хүүхдүүдээ нэг зоджооч гээл тэгин. Би тэгээ заа гээл зодохгүй л дээ ер нь. Тэгээ би намайг тэгэл хийтэн чи ерөөсөө зодохгүй юм байж жоохон өглээд ийн үү гээл тэгээд хийтэн. Бас аавыг харахаар бас манай аав бас жоохон өглээд байдаг юм шиг байгаа. Тэгээд ер нь тэгэл тэр нь л дагаал явж байгаа юм билгүй гэж боддоо шүү. Одоо сүүлийн үеийн ээж одоо бидний үеийнхэн чинь жоохон орчин Европ тал руугаа ингээ хүмүүжил яваад байгаа шүү. Бас тэгээд дээрэс нь Монгол хүмүүжил одоо Монгол ёс заншлыг ялангуяа эрэгтэй хүмүүс амар мэдчих хэвээр би санагдаад байхгүй юу. Тэгэхээр хүн нартай нэг Монгол ёс гэдэг юм одоо таажны айгүй хөдөө гадаа явдаг шүү дээ. Тэгэхдээ хүүхдүүд нь одоо морь зор ойлоо унах юм Монгол юм хамаа хэр зааж өгч чадчихээн үү амжиж гин. Өөрийнхөө мэд хэмжээндээ тэгэл ер нь хэлнэ л тээ. Ер нь ягаад гэвэл нэг аль болох ингээл юм хэлж өгөх сонирхолтой гэх юм уу дуртай гэх юм ингээл явж байгаа нэг одоо нэг өөр сэдвийн юм гараад ирэх ч юм уу те тэрийг би өөрөө мэддэг бол ер нь өөрийнхөө мэддэг юм болгоныг л хэлж өгөх юм сонирхолтой. Тэр нэг сая яг юм боллоо энэ бол юм учиртай энэ бол ингэдэгий шүү тэгдэгий шүү ч юм уу те Монгол ёс дээр ихээсээ ч илүү ер нь бүх юм дээр тэгж хэлж өгөх айгу дуртай гэх юм уу. Яг нэг гэсэндээ өөрийнхөө мэддэг жоох юм аа ч гэсэн хүүхдтэй мэдүүлчихэл та тэгээд тэр цаашаа илээ хийг мэдээд явах нь юм. Тэгтэл миний хэлэх юмыг одоохондоо бол мэдэхгүй л байгаа юм чинь аль болох хэлж өгөх хичээдэг. Бас үйлдэл аав хүмүүс бас нэг хэлхээс ил бас үйлдэл гэдэг бас байдаг те. Тэгээ үйлдэл гэхэлэр бас надад соёо хоол унд хэр хийдэг вэ гэртээ. Тэгээ хоол унд хэр хийж амжиж гин үү? Том хүн хоол хийж сурсан уу? Яаж юм? Том хүү ерөнхийдөө хоол нэг баг саг юм хийн. Би ер нь хоол хийж жоохон дуртай. Яг нэг тийм аим нэг лаг хоол хийхгүй л дээ. Тэгтэл яг нэг тийм будаатай шүл будаатай хуур гэдэг. Чамчин гэж. Сайхан чүнж Горилтай шүлгээл тий ер нь миний хийсэн хоолнд ер нь манай гэр хайгуу дуртай байдаг ш. Тэгэхээр бас өөрийгөө гайгүй хоол хийж тийм болоо гэж бодоод.
Тэгээ өөр хүмүүс ч хоол хийж өгч байгаагүй л дээ. Яг амралтын өдөр бол ер нь болж л өгвөл эхнэрийг унтчих нь босоод нэг хоол мол хийчихнэ. Ажлаа тарж ирээд хаяа одоо л манай эхнэр гэртээ болохоос ер нь ажил хийгээд яхаа манай эхнэр чи ажил ерөөдөө жоох орой та. Тэгэхээр тэгээд хүүхэд таны ээж аав маавар хүүхдэд харуулдаг. Тэгээд ээж аав ирэхэд хоол хийсэн байж байна. Хараа хоол хийж амжиг авах юм бол би өөрөө эхнэр ирэхэд тэр нь хоол хийсэн байж. За миний хоол их юм дээр цөөхөн л дөө тавьчихад эхнэр хоол хийсэн. Заримдаа нэг эмхтүнд игдэм ч юм тий. Нэг юу ч хиймээргүй тэгэл нэрээд нэг хоол хийх юм уу гэл тэгдэж штэ тий. Тэгэхээр тэгэл очивол ер нь хийч штэ. Яг янз бүрийн хийхгүйсэн тэгэл ингээд бол хийчихэд идэм аа. Зүгээр хөвтгээс ил өөрхөн хоолноос уудсан байдаг байхгүй. Яг миний янз бүрийн хоол хийсэн яг л миний л нөгөө л хоолны явтаа уудаад байдаг байхгүй. Тийм л байдаг байхад. Бас эргэлж байгаа хэрэг. Тийм баг тий. Бас нэг жоохон нэг цагтсан сайхан ингэж. За би нэг асуултаас ханд чи бодож байгаарай. Одоо эхнэр тэгэхээр чи дархан бэр алдардаг явдантай. Үу тийш тий. Тэр чи хөвдүүлээ нөө дархан бэр болохоор ч цагаасаа магасаар баг хомир цуух эрхтэй болдог гэж ярьдаг лөө. Тэгдэг. Тийм үү. Тий аавынхын хэмжээнд Хатам аавын дайтай бил хатам аавын дээрч. Тэгээд одоо чинь одонтой ээж болчихсон. Одоогоо авсан аагаа юу? Аагүй нэг ой хүрэхээр авдаг гэдээ одоо манай хүчин 8 сартай. 6 сар тах юм уу? Бараг 6 хүүхдийн баяраар авах юм байна. Ахгүй юм байл л дээ. 5 сарын 1-ээс өмнө нэг ой хөрсөн байх хэрэгтэй юм байл. Бас уу. Тийм үү. Тийм байл. Тэгэхээр энэ жил бол ахгүй гэж. Наадмаар авах юм гэдэг. Үгүй ерөөсөө бүр дараа жилээс. Дараа жилийнх юм уу? Бүр тэгэж хойшлт юм уу? бүр дараа жил болно гэсэн. Тэгэж хойшлт юм байл. Зүг. Хойшлтын бэлэж гэж тэгсэн шүү дээ. Би бас яг сайн мэдэхгүй байна. Ямар ч сан нөгөө 6 сарын 1-нд өгөөд идэг шүү дээ. Тэрэн дээр бол авч амжихгүй гэжсэн. Танай их чинь 4 хүүхэдтэй гэсэн тий. 4 хүүхэд нь 4 үгүй юу? Сайхныг болтлыг ижлэн 3 хүүтэй байсан юм. Амар олон залуус. Тийм ерөнхийдөө ойрхон тийм байсан. Тэгээ нөгөө бид нар чинь зундаа цуг лагер гарна. Нөгөө нэг хүүхдүүд чинь цуг байна гэ хоорондоо. Тэгээ ингээд нэг хашаанд гарна тэгэл тэнд бол амар юм болно шүү. Тийм шүү дээ. Тэгэл эмээ баяртайгаа л хөрхий тэгэл байж идэг. 6 одоо хөдөлгөөнтэй яг нөгөө царай том болсон бол 6 хүү байгаа юм байна шүү дээ тий. Танаа нэг сагсны баг маг бол яг үеийнхэн гэсэн үг тий. Яг манай томын хамгийн том хамгийн том нь манай танаа том. том тэгээд манай томын араас яг манай ихчийн том нь ороод тэгээд доотлог нь 2 дүүн 2 ихэр байхгүй. Тэр нэг манай томын доотлолтой яг нэг үе. Одоо нэг ингэж явдаг байхгүй боноор. Ямар гоё. Ямар гоё тий. Тий. Эсвэл амар гоё нөгөө ойр өсөж байгаа юм байна тий. Тий, ер нь л айгүй ойр өсөж байгаа л доо. Та хоёр ихчтэй хоёр чинь ингээд хоёулнаа эсвэл олоод Хоёулнаа. Тэгэхээр хоёулнаасан болохоор бас нөгөө нэг юм олоолаа байхыг хүссэн байж магадгүй тий. Би одоо яг хоёулаахгүй юу? Бэлгийн тав дүүтэй. Тэр чинь бас хоёулнадаад байдаг байхгүй юу? Ер нь бол тэгээд нэг юм олон хүүхдүүдтэй ч юм уу юм гоё өнөр өтгөн хүмүүсийг харахад гоё харагдаад идэг үгүй. Тэгэхээр баг тийм бэс нөө тэр шалтгаан ер нь нөлөөлсөн үү? Ер нь бас тэр шалтгаан бас байгаа нөлөөлөх юм. Тэгээд ер нь багасаа л хоёулахнаа байсан. Тэгээд нэг жоохон багчээж ажилдаа явчихин. Тэгээд гэртээ хоёулахнаа үлдэнэ. Чойжлогдол Эхнэр нь болохоор айлын Баг. Дээр 2 ахтай. 2 ахтай. Гуруула. Бас манайхыг бодвол олон. Та хоёр ч бол угаасаа ирчүүдтэй байгаа сурцсан байна. багасаа сурцсан байна. Энэ хаасайг л ирчүүл. Нэг хань бол үнэхээр хэрэгтэй байгаа юм. Харин Шахаж байгаа. Ер нь нэг юм бодно байгаа. Юу юм бэ? Та хоёр ч хоёул айлын баг юм шүү дээ. тий хоёулаа баг. Айлын багууд ч ямар идэв лээ. Танаа дүү ч одоо ямар илээ. Гэх юм болоо шүү дээ. Тэгээ та хоёр Танай жоохон дүүч эрэхтэй юм бэ? Хэрэгтэй. ихчтэй ирэхлээ л Ихтэй байх. Багтаа бол чанга штэ. Алдчих. Цахаж чааш ер нь баг алуулж л өсч байгаа. Ээж хоёрыг байхгүй бол ер нь тэгэл ихчтэй. ихтэй бол алуулдаг л байсан. Үнэ. Тэгэл юм л бол ихчээгээд тэнд болохоор юм л бол ахаа гэж өссөн байж тээ. Тэгээ нийлэн ууттай гайгүй ууттай. Юу? Тэгээ хоёул айлын баг Гайгүй нэг тэрэн дээр янз бүр юм байдаг. Дөө. гайгүй. Багууд тийм юм мэдгэдэ сайн мэдгүй.
Би энэ тэнэс харахаар хүмүүс айлын тууд амар юм ялгаанд гарч ирээд байгаа санагдаад. Тэст гоё юм байна. Танаа ээж хоёр чинь тэгвэл одоо ингээд ач зэн нийлээд 8 хүүхэдтэй байна гэсэн үг шүү дээ. 7 эрэхтэй нэг охинтой болцоо. Нөө тэр нэг охин бол бүр хатан хаа нөгөө гүнж гэрийн бүр ганц юу байна одоо. Тийм л үлээ яваад орохоор дахил бөөнөрөө тойрцол байж байгаа. Тэгээд лээ. Тэгээ барыг амар ишүүд охин гарах байгаад. Тэр боо ах нартай тий. Одоо тэгээ хитгэн баха эсрэгээрээ бүр гүнчиг өгсөн яг ингээд нэг кэрлээд өө. Дондстой жинхэнэ ингээд гүнчиг байх байх гэж. мэдгүй. Боо барил гүйж явах хайг болоо. Мэдгүй. Одоо тэгээ хитгэн жилийн дараа тэгээд бас л баха охтод дагуулаад ирэх юм гэж. Тэр нь одоо найз охин мохин гэж арай болоогүй лөө. 14-т бас ярьж иж магадгүй мэн таалж жоох мохин гэж магадгүй. Тэр тал дээрээс нилийн болд юм шиг байгаамаа. Аа. Ер нь надад бол яг тэр найз охин мохины тухайр нь ярихгүй. Ээж тэл. Манай өчир нээжтэйгээр нилийн ярина. Манай хоёр чи нийлж хов бадсан. Амар бадсан шүү дээ. Өнөөдөр ингэсэн чинь тэгээд мэгээ тэгэл ээжтэйгээр нилийн яриад идэв. Одоо гэрт одоо яг загиндаг нь чи юу? Одоо загиндаг нь ээж байна уу? Нэг нь сайн нэг нь муу. Тийм нэг байгаад байдаг да. Нөгөөт нь нэрхлүүлдэг гэдэг айл. Би яг гол нь ихнэр эрхлүүлдэг нэр нь их хийн. Тэгсэн мөртлөө энэ ээжийнхээ үгэнд амар авна. Миний үг бол нэг тоохгүй шүү дээ. Тэгэл намайг бол ингээл байж хад хөөш аав чи юм лээд байгаа юм биш үү гээл цаанаас хэлэхэд тэгэл. Оо, өнөр аав юм ярьжсэн мэй гэж хүлээж авч байгаа. Оо аав байсан юм уу? Тэгэл тиймэрхүү байдал. Тэр нь ээжийн үгнээс бол гарахгүй. Тэгвэл их гоё тийм зөөлхөн гоё хөвгүүд л үсэж байгаа юм байна да тий. Тэг ер нь зөөлөн шүү. Тийм зөөлөн гараар илүү гонцгоод ээж үгээ хүлээж аваад байгаа юм биш тий. Одоо юу штэ таны айгуу хуршин явуулцаараа сайн байна уу та гэдэг амар хөрх ингээд нүүрэмгэн штэ. Яг энэ зан чанар яг яаж суулгав би од чадахгүй байхгүй юу? Манай хоёр одоо ингээд уул нь бол гайгүй ингээд гэртэл ингээд идэг. Яг гадуурхан юм болохоор заа миний хүн өстэй сайн байна уу? Тэр ахаа тэр ихчээ ингээд гоё хүнтэй мэндэл сурнаа. Энд ч амар чухлаа гэхлээр яг нүүрэн дээр ингээд болохоор сайн байна уу? Ам дотор. Надад чигийн сонсох юм яа чаах хэл. Эдний хүмүүс болохоор амар гоё сайн байна ихчээ сайн байна очгаа хаа гэлээ. Амар ингээд бүгд ингээд нэрийг мэдсэн ингээд байх. Тим хүмүүжлээ яаж суулгав? Үгүй том нь аль жоохон бахын л ер нь л нэг тийм. Тэгэхээр одоо тэр одоо харилцаанаас юм харин тий би бас одоо хүүдээ заахыг гоё сурам. Мэдгүй энэ яг сургасан хийсээ илүү юу? Манай тал болон манай эхнэрийн тал хоёр нөгөө нэг ер нь хамаатан саднууд тийм баяр ёслол юмар айгүй их бөөнөр уулзсан. Шинэ жилээр болгон одоо ч манай хамаатнууд ингээд цагаан сар хийдэг хийдгүүд нь цагаан сар хийгээд цагаан сар хийдэг хүмүүс нь шинэ жилээр ах түнээр орол цай болгодог байхгүй юу. Тэгээд 100 болчингууд одоо манайх ингээд өвөө нөгөө нэг лагертай тэгээд ингээд нэг тэнцээ ингээд хүүхдүүд бас цуг ингээд байшин бариад ингээд айгүй зундаа дандаа олоолоо байдаг гэсэн үг. Тэгэл яг тэрнээс болов л гэж бодчих. Манай эхнэрийн талч гэсэн ингээд яг бөөнөрөө байнга уулзаал тэгэл хоорондоо ингээд мэдлэл ер нь багасаа тэгээд өссөн болохоор яг нэг тийм байгаа болов түүнээс яг тэрийг бол нэг хэл зааж өгөөгүй. Миний хүчи яг хүнтэй ингэдэг гэсэн юм бол хэлээгүй тэгэл айсараа өөрөө л их юм уу те. Тийм байна. Олуулаа өсөв. Тийм байна тий. Одоо жишээлбэл одоо манайхны хувьд бол ковидоос хойш ер нь ингээл баяраар л уулздаг болж. Баяраар тэгэл нэг хитгэн цаг л уулзсан. Бусад үед ингээл нөгөө бид нар ингээ гэртээ байгаад тахаар харилцаа холбож хосчиж байгаа юм байна л та. Гой санагдлаа. Цагаан сар хийдгүүд нь цагаан сараар орчихно. Цагаан сар хийхгүй бол шинэ жилээр тэднийхээр орчих юм байна. Наад чинь гоё юу юм биш үү? Одоо нөгөө залуу айлууд гэл нөгөө гэрээр нь барыг дөрөв явахгүй биш. Шинэ жилээр илүү залуу хүмүүс рүү ирнэ шүү дээ. Хөгжүүлнэ. Бас их гоё. Тийм нэг манайхан бол яг тэгэж оруулдаг. Тэгээд олон жил болж байна дөө. Тэгээ ингээд сурчлаж хүүхдүүдсэн том бол яг энэ зарчмаар л явах юм. Илүү ойрхон өснө хоорондоо бие биентэйгээ. Тэгээ нөх хүүхдэд сурахаас илүү дээд санагддаг шүү дээ нөө. Би одоо том хүн байлаа гэхэд тэнцээ нэг жоох хүүхэд маад орж ихэд эхлээд мэдлдэг шүү дээ. Тэгээ хүү сайн агаандаа тэрээ мэрээ гэд ингээл 2 3 удаа хэлсний дараа нөгөө хүүхэд аяандаа тэгэж ойлгох юм шиг байна. Хараад өөрөө төрүүлээд дуурдаг болдог ч юм уу тий. Тэгэхгүй тэгээд одоо бас нэг жоохон ахмад хүмүүс тэгээд идэх штэ мэдлсэнгүү барьсангүү гээл. Түүний мэд мэдсэнгүү гээл. Тэг яг тэр дээр суучаал тэгэл ингээл те баг өөр тийш харж ш тэгээд цай орж ирэн гисэнгүү тэгээд өөрөө эхлээд хүй тэр сайн уу гэдэг чинь
буцаагаад хүүхдүүд тэгдэг юм шиг санагдаад байна шүү. Ингээ бүр сонсоодсэн чи бүр чиний харин бүр баг уурхад ингээ дөрөв хүүтэй гэж бүр ингээл яриад байвал ингээ амар зөөлөн хүн байхаас аргагүй шүү. Ярианы тэп бүр нэг ийм болчоо ийм л байлоо. Бүр сүртэй хизээ яач дөрөв яа байгаа тийм. Яач вэ? Би ч тийм өөрөө бас юу биш л дээ. Намуухан бол биш л дээ. Уул нь багш дунд шиг л гээд байгаа шүү дээ. Хүмүүс яаж ч хөгшөрсөн хэдэн настай болсон ч дотроо жоохноор байдаг гэдэг шүү дээ. Яг тийм байна уу? 60 хүрэл дагуулдаг гэдэг. Одоо тэгэл яг мессеж давлаа найзуудтай техник юмэр жоохон хөгцөггүй ч нөө. Тэгэлгүй авах. Яг тэгэл найзуудтайгаа уулзахаараа тэгэл буцаал тийм болчих шүү дээ. Юу дөрөв хөхтэй юу нөгөө намлаг байхгүй. Тэг яг л ганцаараа юм шиг л яваад байгаа шүү дээ. Энэ яг хизэнээс юу болд юм бол хүмүүсээ болдгүй юм шиг байна. Тийм зэр байхгүй хөө. Яг болохоос өмнөх одоо та хоёрын үерхэл бүр өмнөх рүү заяа. Тэгээд одоогийн та хоёрын байгаа одоо харилцаа хэр илүү одоо сонирхолтой юм заяа. Хэр өөрчлөгдсөн бэ? Анх удаа үргэлжлэсэн жаа хүүхдүүд байж одоо 4 хүүхдийн ээж аав болцсон. Тийм үерхэл 15 жилийн дараа харилцсан үерхэл. Тий. Яаж ах шүү. Санагдаж байна. Нэлээдгүй За, тэгвэл шууд одоо Валентин болох гэж байна. Ингэж л шууд болох бол. Яаж баярлах чинь? Яаж их нэрээ баярлуулах? Арай эртний бас үчиж. Валентиныг ер нь хэр тэмдэглэж байна? Болох ч байгаа юм шиг. Бид нэг ус амар сүртэй тэмдэглэхгүй. Гэхдээ яг зав гаргана хоёроо. За эсвэл нэг хормын ойм байгаа ч юм уу. За Валентин ганц нэг баярыг одоо хамт тэмдэглэдэг баярт хоёрт үлдсэн үү? Эсвэл бүгд явсан дээр одоо зургуулаа ингээл хүүхдүүдтэйгээ бөөндөө гэр бүлэрээ л гэдэг болоод байна уу? Тэгээ ер нь тэгэл бөөнөрөө шүүл гэдэг шүү хүүхдүүд бол ер нь за бөөнөрөө шүү. хайж явбал гэдэг юм шүү дээ. Тий тэгэл яг баяраар бол яг нэг амар тэгс хүртээ яахгүй ч гэсэн аль болох их нэртэй нэг жаахан нэг бэлэг өгчгөөл гэх чинь. Тий нэг баяр болгоноор нэг жоохон бэлэг өгөөл явж яадаг ер нь тий. Яг нэг ортоос орохгүй. Хоёр хугацаа гэдэг юм чинь нөгөө хоёр биентэйгээ өнгөрүүл хогоо хамт хайсан ч тэр чин болцоо гэдэг байгаа шүү дээ. Хоёрлахнаа ингээд нэг 5 минут байсан ч тэр чин болцоо олцоод байна шүү дээ. Одоо нөгөө гэр бүлтэй хүмүүстүүд. Тийм болохоор тийм цаг хугацаа юм хэр гарч байна. Яаж хийж байгаа гаргаж гин үү? Гарах шүү. Яа хаяа нэг кино мөн үзэн. Гэхдээ ийм болчтой юм байл шүү дээ. Ингээд одоо сая л манай нөгөө нэг баг төрөөд одоо нэрээ байгаа болгонгод болохгүй. Түүнээс нөгөө нэг манай хадам ээж амаа ингээд манай хүүхдүүдийг авчдаг байхгүй. Манай хүүхдүүд ч өөрсдөө имээг өнд очи гэд тэгээд хүүхдүүдээ ингээд бүгдийг нь явуулчихгод гэртээ ингээд бас амар сонирн болчдөг болсон. Хоосроо. За хоёлаа тийш очих нь хуу гэл. Өөрсдөө дагаад очсон. Тийм, ерөөсө битэр чинь яг сүүлийн үед л тийм болчиход байна. Түүнээс яг өмнө ингээл 1-2 хүүхдтэй авчихсан хүүхдээ өгчлөө. Тэгэл хоёлаа гараал алга болчихсон шүү дээ. Найс нөхөд хаана юу байна гэл тийшээ сайхан явж байгаа л ирээл яадаг гэсэн бол одоо бол тэгэл ер нь тэгэл яг хүүхдүүдээ бүгд байхгүй болчихвол амар юу болцсон бэл. Ийм бах тийм. Тэгэл хүүхдүүд аавна гэлтэн сүулдэ битээ за битээр яд нэг нь авъя гэл ядч нэг миг авч байгаа юм чи багыгаа авал. Тэгэл байхгүй бол нэг л хоосон байгаа юм чи. Яг хөөх ямар гоё. Нэг бодлын бас гоё, нэг бодлын дэвтэ бас хоёлаа баймаар байна. Харин тийм. Хоёр чир нэгэд оруулсан. Нэг олон амнаар оруулсан шүү дээ. Хоёр биендээ цаг гаргаарай л гэж бас хэлээл. Тийм. Одоо тэг ялангуяа өмнө нь орсон аамнаар ч болохоор ганц хүүхэдтэй. Та хоёр ч нь болохоор 4 хүүхэдтэй. Яг нэг хүүхэд рүү төвлөрж угаасаа чадахгүй учраас ингээд 4 тийш чад ядаж хоёр биендээ сая бас илүү гаргаж байгаарай гэж хэлгээл. Санаан тэр шүү. Тий. Ойлголоо гэж. Тий. Тэгээд юу аамнаар ч ингээ хүүхэн хүүхдүүдтэй нэг хийдэг юм зуршил дахиад нөгөө зуршил руу хас чамаас ухах гээд байдаг шүү. Хүн лагер магаар гарч байна уу? Яг хүн нартай хийдэг нэг аав хийдэг юм. Ер нь байнга лагер дээр байхыг хичдэг. Одоо тэгээд агаар айгу эрэхтэй болчиход шүү дээ. Хүүхдүүдэд тэгээд аль болох 100 лагер дээр байхыг хичээнэ. Өвөл бол тэгж бол нэг яахгүй. Энэ жил бол ер нь бүр баг агаар салхинд хүүхдүүд авч гарч чадсангүй дээ. Ууланч бол нэг өвөл ганц нэг гулгачаад байдаг байсан. Энэ жил өстой чадсангүй.
нэлээд завгүй өнгөрөх шиг боллоо. Тэд энэ хүүтэн нэг 2-7 хоногийн дараас гайг болохоор их байх та. Тий. Одоо асууцарчна баг нөө хин өсгөө сургуульд орох гэж байгаа дээр ямар ч бэлтгэл ямар ч айц мэт байхгүй болсон мөлөө. Одоо бол тийм байхгүй болсон. Тий. Бараг хүүхд уншаа сурцсан өөрөө. Ах даа. Уншаа сураагүй. Гэхдээ ямар ч байсан Ах нартайгаа зэрэгцээ. хинч тоо зааж өгөх тоо мэддэг л болцсон байл. Тоолоо тоо маялал яваад байдаг болцсон байлээ. Нөө хичээл гэрийн даалгаврыг их алаа болгоо гэдэг юм бол байхгүй болсон. Тэр бол байх. Тийм байгаа юу? Том дээр бол байхгүй. Тэгэл томын доотлол дээр тэгэл бас байж байгаа. Харавтай гэдэг чи эдгээр гэсэн үг. Одоо 9-тэй 16 оных. Одоо наа бас 10 хүрэх гэж байгаа юм байна л да. 3 дугаар анги. Тий. 4 дөрөвдүгээр анги. Манах ч юм. Яохныхоо гэмээр 3 штэ дээрээ тэгэхээр чин дээр. 4-дүгээр анги. Хичээл аврал бүр мартцсан байж штэ. Оо сая юу асуучихсан. Зайж байгаа. Манай тэр одоо багын дээдл бол тэгэл эсрэглэг дээр Соробан самбин гээл орж иж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь явуулганд гэртээ даалгавар өгсөн байгаа. Тэгэл ирээл даалгавраа хийгээ онгод угаасаа хийхгүй гэж. Анги дээр очиж. Би анги дээр зөндөө мэт шүү дээ. Би яг наа самбны чинь бас давж гарсан хүн алддаг. Гайгүй. Энэ одоо 4 хүүхэд байна шүү дээ. Эми битээр хийжээс байхгүй. Өөр өөртөө хийсэн гавьяа гэдэг. Бахархал гэдэг тэгж ярьдаг байхгүй. Одоо эмигийн хүүхдүүд амар их дунтдаг. Тий. Тэр нь бол үнэхээр энэ эмигийн гавьяа гэж бахардаг. Би болохоор манай хүүхд болохоор гацтай ундаа ер нь уудгүй. Огт авсаагүй. Авсдгүй. Бүр ингэ байсан ч аман цагаад өгчихсэн ч уухгүй. Тийм байхгүй. Би тэрийг гавьяа гэж боддог. Чамд тийм байна уу? Тэр нь одоо хүмүүсээс сонсохоор манай хүүхдүүдийг хүмүүжил юм болов гэж бодож байна да. Ерөнхийдөө энэ тэнд очсон ч тэгэл танаа хүүхдүүд ер нь ямар сайн хүмүүжилтэй хүүхдүүд вэ гэж тэгээд дээ. Тэр манай хүүхдүүд хүнтэй харилцаж байгаа ч гэсэн ер нь анзаарагдана л да. Ер нь том тайчгүй. Тэгээд энэ хаач хинтээж учраа олоод хайтаахан хөөрхөн тоглоод явчихдээ. Тэр энэ манай хүүхдүүдийн хүмүүжил юм болов гэж бодож байна да. Тийм. Ялангуяа эрэгтэй хүүхд бол яг ийм хүмүүжлтэй гэх юм эерэг ийм харилцаа сайтай юм чинь айгу мундаг шүү дээ. Тийм шүү дээ. Тааж утсан нэг юм олон дундаа би хүн амьтны дунд хэл юу гэдүүлээ. Үнтэй ярилцаа сурсан, өөрийгөө илэрхийлээ сурсан. Тэгтээ үний хувьд хамгийн зөв юм яг тэр байна. Тийм нэг тийм. Антаа гэхээсээ илүү өөрийгөө ойлгуулдаг байх нь л чухал байхгүй. Тийм шүү дээ. Хаач утсан тий би юм биш үү гэдэг юм аа л хэлнэ. Тэгээс манай хүүхдүүд харин нэг юм яг тийм. Ер нь тийм дуугүй хүүхд байхгүй. Тэгэл нэг очингууд нэг ганцаараа тэр болонд сууж идэх ч юм уу тийм байхгүй. Яг л очиул дөрүүлээ тэгэл төдөх тоглох хүмүүстэй хуваарлагдаж л хоорондоо ч юм уу тэгэл тоглоод явчихна. тийм дуугүй байх тусмаа нөгөө муу юмны нөлөөнд амар өртгөн амар гэдэг бол итгэцдэг тий. Ингэж хэлж байгаа юм байна. Өөрийгөө илэрхийлэх сурч өгдөг чинь тийм байхгүй. Би юм чи ингээд тэгээ ингээд Наад чинь бол ялч бахархмаар мандаг байна. Тэгэл тийм яаж ингэв мэдчихгэлээ гэдэг. яах вэ? Яаж ингэ хүмүүжлээс сурах вэ гэдэг. Би ч нөгөө хүүтэй. Тэгээд манай дүү чинь бас 2 хүүтэй байхгүй юу. Тэгээд манай ээж болохоор ингээд одоо ачцээ 3 хүүтэй л байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө бүүн бакалууд гэлээ. Тэгсэн чи би бүр танаахыг очиж ярмаасаа тэгээд цанчин. Бид нэр юу ч биш гэдэг. Тэгэл манай тэр 3 чи ингээд цуглахаар нөгөө бөө юм болт юм чинь. Би яг тэр төсөөлөөр ингээд төсөөлөд танаа хичээжээ 3 танаа ингээд ёо бас амар. Танад бол нэг бүү юм болдгоо л байгаа байхгүй. Яг юм дээр. Тэгэл одоо яг юм баяруудаар ингэж бөөнөр уулзлах тэр л бүрстэй хүүхдүүд бүр бөө юм шүү тий. Тийм болохоор ингээд олуулаа хамтдаа байгаад илүү дуртай байгаад идэв ба хүүхдүүд. Тэр баг хүүхд гэлтгөө өөрсдөө томчууд нь хүлээдэг болчтой юм шиг элий. Тийм байна. Тэгээ шинэ жил мэл төхөн гут. За одоо ингээл ерөөсөө ингээл 12 сар гараад эхний 7 хоногийн дандаа амралтын өдөр хийхгүй бол мэдээж юу байгаа шүү дээ. Хүмүүс ажилтаа төрөлтэй гэл. Тэгэл энэ амралтын өдрийг ингээл яг завсралгүй бүх амралтын өдөр дээр нь яваад харчдаг. 7 хоногтой болдоо жагныг ялаар орчдөг. Тэгэл бас 12 сарын болонгот өөрийн мэдлгүй сүулдэ хүлээдэг л болчдөг юм байл ш. За одоо яг айлаар орно шүү гэл. Амар гоё. Тэр нөгөө нэг айл болгон чи ингээд нэг өөр ингэсэн тийм нэг онцлог хоолтой ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэрийг л хийж идэг. Тэгэл
За яг тэнд очиж тэрийг нэг очиж тэрийг хийдэн ч гэдэм үү тэгэл. Яг очиж нөгөө тэрийг хийсэн байгаа гэх. Яг тэрийг хийцэндээ гэл тэгэл байж идэв шүү дээ. Тэртээ дөрөв тэгээд одоо дөрөвт хөл гурван хүүдэд золгож гин үү? Цагаан сараар ингээд өөрөө сууж байгаа л хөөнөр ингээд Золгоно. Тэгэл өглөө гарахаас өмнө нөгөө нэг хинэр цай чанаал тэгэл нэг тойрол яг бүр тийм сүртэй байхгүй зүгээр хүүхдүүдэд хальт цагаан залгаал тэгэл гараа. Ингээд залгуудсан шүү. Тэгэхээр ингээд би зүгээр ингээд төсөөлөд одоо maybe нэг 15 жилийн дараа тий томчон 29 хүрсэн байна. Тэгээ нэг бодвол нэг их нэртэй ч юм уу найз ингээд за 20 жилийн дараа гэж бодъё. Тэгэхээр ингээд бүгд нэг за зарим нь хүүхдтэй ч юм уу тий өөрөө ингээд гэрийн тэнд яа гоё төсөөлөгдөд байгаа. Одоо тэрийг төсөөлж байна харж байна нэрээ. Одоо 12 он гэдэг чинь би бол 22 настай даа болсон байгаа байхгүй. Тэгээ манай эхнэр бол 19 настайд ээж болсон гэсэн. Тэгэхээр одоо магадгүй 5 жилийн дараа өвөө олж магадгүй байгаа байхгүй. Яа өвөө гэж сонсож байгаа. Яг одоо эхнэр битэрийн байдлаар харахад бол тий хизээ мүдгүй тийм болчих магадгүй гүйчээж магадгүй бас тий. Сэлж мэдэхгүй л. Гоё би. Тэгэхдээ 5 жил чи арай л ойрхон сонсож. Гэтэ бас байж болох хугацаа учраас ингээд төсөөлө харсан байгаа юм байна шүү дээ. Яг зөв өөртөө харах юм бол байж боломжтой байгаа байхгүй. Тийм байна тий. Одоо ингээд эргэн тойронд одоо найзууд донд бүгд мөгчтэй болоогүй найзууд ч юм эсвэл дүүнер мөнэрт сайхан зөвлөх гоё зөвлөгөө байна уу? Өгөөч. Одоо залуу аав нар одоо хэдүүлэг нь залуу нар сонсож байгаа хаа гэж. Тийм өстэй зөвлөх юм байхгүй тий. Тэгээд угаасаа хүн болдгорол болд юм санагдав. Тэг хүнд хамгийн хэрэгтэй юм чинь тэгэл ер нь чинь одоо сонсоод бодвол хүмүүжил хүн байх нэг юм зөв нэг тийм л одоо гэр бүлийн сурах ёстой, ээж аваасаа сурах ёстой хамгийн юм нь тоо бодох биш те уушиж тэр ч угаасаа өсвөсөө сурчин. А гол нөгөө суур хүмүүжлийг зүйтэй хоолох. Тэгмээд миний одоо өнөөдөр зүгээр л ихний ингээд нэг хэдхэн цагийн яриагаар сонсгоо чи яг тэр юмаа хамгийн зөв хийж байгаа юм шиг бол надад бол дүгнэгдчихээн. Тэгэхээр одоо яг энэ гэр бүлээс гараа явж байгаа хүүхэд цаашаа өөр нийгэмд өөрөө ингээд өөрийгөө аваа яваад илэрхийлээд явах чадвартай болох л бидний зорилго юм болов уу гэж би бодож байна. Тийм л байгаа байх. Тийм байна. Айгуу тийм дарга. Ер нь бол гэж байгаа л ер нь бол цаагаараа бол яг тийм л юм баримталдаг юм байна л гэж өнөөдөр харлаа. Тэгээ ер нь хүнд зөвлөгөө өгөх тийм бас дуртай биш ээ. Тэгтээ би өөрөө бүх юмыг үзээг байгаа тий. Тэгээ миний одоо гэр бүл дотор амьдрал ямар байдیں۔ Тэ мэдээж л адилхан бүх юм сайнтай муутай л байгаа шүү дээ. Тэр хэрүүл уруул гарах үедээ гарна, гарахгүй үедээ гарахгүй тэр сайхан байх үе нь байна. Тийм байдаг болохоор ялгаагүй л бусдын байдлаар амьдарч байгаа болохоор яг нэг тийм хүнд очиод наа чи ийм байх хэвээр угаас яг энэ ийм байх хэвээр гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээ аль болох нөө зөв явах хэрэгтэй. Тэгэл ер нь яг ингээл явж тэгэл ээж аваас авсан юм эсвэл ээж аваа харж өссөн те. Магадгүй миний ээж авч гисэн бас л алдаатай өссөн те. Тэгээ харсан юм байгаа шүү дээ. За ээж аваар энэ хэрэггүй байсан да. За энэ хэрэгтэй байсан да ч юм уу те. Тэгэл тэрийг л хараал одоо тэрүүгээр нь л явж байгаа болоо гэж боддоо шүү дээ өөрийгөө. Та томчин чамаас өндөр өснө үү? Одоо яг баг надтай адилхан. Готл адилхан өсч байна уу? Үгүй шүү дээ. Би өөрөө 40 гарсан юмшнууд маа там 43 шүү дээ. Яа, эдийн аавыг бол хайцсан. Миний арьцмаар дээр баг очоог баха. Баг 39 41 явсан. Ганц нэг юм өмсөв мэдээгүй. Хэрэглээ ихсэж байна уу? Хүүхэд том болох хэрэг нөгөө хэрэглээ ихсээд ирдэг ш. Ховц цунараас хавуулаад тийм ч Nike-ийн пүүз ч гэдэм үү, ийм ч юм эсвэл тийм ч гар усгээд нэг жоохон тийм дарамт ирж гин хүүгээс гайгүй юу? Ховцын тал дээр бол гайгүй. Ерөнхийдөө тэгэл ээж нь ерөнхийдөө төвлөгөө хувц цуныг бас сонгоч чинь. Миний хүү иймэрхүү хүмүүс тийм гээд. Тэгэл хэрэглээ нь бол яалтчгүй томрд юм байлээ. Тэгэл зүгээр наад захын те гар уцгээл заав 14 Pro Max авъя гэл тийм. Чал том болцсон байгаа байхгүй тий. Тэжээс нөө тоглоом аав энэ тоглоом аав гэдэг дэлгүүр зааж ирсэн хөгч өнөдөр тийм яа. Тэгэл том болол. Ер нь гар утас тал дээр их ач холбогдол өгдөг болсон юм санагдаад байгаа.
Одоо сургууль сурдаг болохоор ангитай очингууд ангийнхан тийм утастай юм утастай би дээрээсээ тэдэд байна мэн гэдээ бүр тийм тоо гарцсан байт юм билээ. Юу заа айхтар тэгс үү. Одоо гэхдээ яг нэг гар утас гэдэг маань тэр хүүхдүүд яг нөгөө хамгийн яг өөрийгөө харуулах күүлрэх юм л байгаад байгаа юм шиг байгаад байгаа. Тэгээ одоо ингэдэж штэ манай гэр бүлд бол манай аав ч нөгөө гар утас нээх тэгэж амар чухалчлалт болохоор ингээд утас нөгөө солигдоход ингээд бүгдийнх нь үлээчээд нэгнийх нь утас солигдсон бүгд. Тэгвэл манай аав хамгийн давхид байхгүй. Тэгэл би юу ч яз барьчихна гэдэг яг нэг тийм хүн байхгүй. Одоо удахгүй ер нь ирэхээр нөгөө өөрөө ер нь дараал хийх. Тэгэх ах уу? Тэг яах вэ? Одоохонд бол гай байгаа шиг байдаг. Эхнэр солиод ирж ийн үгүй юу? Нэг тэр доошлж моошлж ороогүй нүг арайгүй. Арай. Тэг нэг удахгүй гэхдээ тийм болох байлгүй тий. Би бас яг нэг хүүхцэлдээд ирдэг болоо тэгээд доошлж. Тийм амар гар утас тэгэж яахгүй. Шинэ утас гарчлаа одоо энийг авахгүй болохгүй гэсэн байхгүй. Эрэгтэй хүмүүс яг тэгдэг юм шүү. Яарсан дуудлага хийгээл хэрэглээгээ ингээл болгож л байвал тэгэл дундаж л юм бэ болчихж байгаа байхгүй тий. Яг нэг тийм доошооч биш тий дээшээч шиг дунд нь аль аль нь тань л болж байв тэгэл бол. Тэсээ яагаад хувц асуусан гэхээр нэг эсвэл имрэл үзэхгүй амар олон 3 хүүхэдтэй айлгаа. Тэгсэн чинь ингээд олонх нь хүүхэд нь ярьж байгаа байхгүй ээжээс асууж байгаа. Ээжээ ингээд та шинэ хувц авдаг тий гэсэн чинь тийм. Аав шинэ хувц авдаг тий гэсэн тийм. Ах шинэ хувц авдаг тий тийм. Тэгээ ахын хувц надад ирдэг тий тийм. Ингээд миний хувц дүүд очих гэхээр хитрхэд холдоод идэх болохоор дүү шинэ хувц авдаг тий тийм. Энэ гэрт ягаа би дандаа хувц уусаад гэдэг шиг танад тэгж ин одоо эрэгтэй хүмүүс юм чи бүгд л эсвэл идэлгээ нарай тэгж амжихгүй нэг хувцсны идэлгээ хүрхгүй байна уу? Хитрхи мяруулчаад байна уу эрэгтэй хүмүүс? Яг одоо нөх хүүнэр болохоор одоохондоо тийм амар хувцснах юм нэрээгүй юм санагдаж байна. Одоо 8 дугаар анги ер нь одоо тэгэл маа томх бол ер нь яг нэг тийм хүмүүс өвтөд байдаг шүү дээ. За хамаагүй гэлтэй. Хамаагүй яах юу ч юмс яах. Яг тэр тал дээр бол хувцтай байхгүй. Тэрний доотх нь бол ер нь нэлээд аюулт. Аюултай. Би яг ийм юм өмснө гээл. Тэгэл ахаа хувц муцыг голох уу? одоо харж байгаа л гайгүйг нь авчин бас тэгээ бас яг ч тийм байнга өмсөд байхгүй. Тэгэл ийм өмсөн тийм өмсөн гэл өөрөө хэлүүлэхгүй хооронд нь хувцнараа хайлцэлэл өмсцэн зогсож байна. Тэгэхэд маа том бол бас тэхгүй шүү дээ. Юу өмсгүй байж. Тэгэл миний хөө тэрийг өмсөж чиж. Тий. Тэгээ миний хөө чи ингээд нэг энэ хоёр чинь гоё юм биш юм. За яах вэ? Аль нь ч яах вэ? Ерөөсөө сонголт Монголд хийлийг ерөөс тоохгүй. Дэлгүүр хэсэг амар дургу бүр. Дэлгүүр ор юм аа яа харих болж байгаа юм уу гэлдэг. Гэхдээ чамд юм авахгүй яваад шүү дээ. Одоо том маань ингээ 3 дүүгээ ер нь ингээл харах үедээ харж байгаа шүү дээ. Тэнгуут ингээ том хүүдээ ингээ илүү цаг гаргах хэрэгтэй юм байна да ч юм уу. Эсвэл нь одоо тийм юу байна уу? Гаргая да ч юм хүүтэй тустай ингэж болж тийм хүүгээ ингэж баярлуулж дүүнэрээ одоо харж өгөөд ингээд хоёрт бол одоо дүүгээ харсаар л өнгөрөөд энэ даа гэдэг ч юм уу. Том айлын том чивчнээ дэжтэй өөрөө нөгөө хүүхдэрээ байж амждггүй. Манай нэг дүүгээ харин гэдэг гээл. Одоо манай том ч ялгаагүй л гэл одоо хоёр өглөө хараад дүүгээ хараад гэртээ болж найзууд нь уулзах ихлээр дүүгээ харж ийн үү гарахгүй ч гэдэм үү. Тэгэл яг мэрсэр ингээд ийм гараад тэрэндээ за яана чи гараад дүүгээ үлдээ гарчхаа гэлээ. За яах вэ би дүүгээ хараад л үйчээ. Хоолоо игээл бийжээ тэгээд байхгүй. Тэгэхээр одоо энэнийг одоо яах вэ? Яг яаж зохицуулах вэ? Гайгүй тэгж амар дүүгийн ачаа болохгүй. Ер нь манай эхнэр чинь тэгээд идэв. Манай эхнэр бас өөрөө ер нь багтаа бас ер нь хүүхэд хардаг байсан. Самаатан цаадан ч юм уу өөртөө ах их ч өгдөг ч юм. Хардаг байсан болооч тэрнээсээ яагаад ер нь их том хүүд нэг тийм амар бас ачаа болохыг хүсдэг. Тэгээ манай ер нь өвөө эмээнэрийн ч гэсэн тэгнь. Том ач нь болохоор яг хүүхдэр хүүхд харуулах гэдэг. Өөртөө ингэдэг ч гэдэг. Тэр нь цаг гаргах тал дээр бол манай эхнэр цаг гаргахдаг болоо гэж ер нь хардیں۔ Хүүтэйгээ сая нэг хоол унд идээд ярилцаад яваад байдаг. Тэгэхээр ер нь тэртлийг бол манай эхнэр болгоч тийм болоо гэж боддог шүү дээ. Сая ингээд сонссон чинь 4 хүүхэд байгаа шүү дээ тий. 3 дахь маань хамгийн адтай. 2 дахь нь хамгийн ганган. Тэгээд баг ер нь бол одоо унтдаг юм чи унтам хаагаар гэж. За том ямар гэх. Томдоо нэг хоч юм уу нэг ингээд тийм гээд хэлвэл. Заста мэдгүй томаа том үуч. Айгу зөөлөн юм болов.
Ярианаас сонсоход бол ер нь амар зөөлөн ер нь уян талтай шүү. Тэгээс хов бацдаг гэх Ээжтэйгээр амар ярилцсан. Хов бацсан яг сайхан сууж авч байгаа л энэ ярьсан. Нилээ яриа шүү дээ. Яг нэг тийм очмооч юу гэхээр бас толгойд орж ирэхгүй л. Чи цагаа харсан уу? Одоо ер нь яг төгч байна. Яг төгч байна. Яг л болж байна гэх шиг. За тэгвэл явчих уу? Ой хэлэх юм байна уу? Энэ өндөрлөхөөс. Тий. Хүүнэртэй хэлэх үг гэх юм. Одоо өөр тий одоо том болж. Тий одоо хүүнэр нь үзэн шүү дээ. Хүүтэй их нэртэй ээж авдаа. Юу лээ хашигшаагш хатин сууж байгаа ээж авдаа мэдчилгээ өргөө гэдэг шээ. Өөр хүүнэртэй Адаа ч суман цуугаа гэлээ. Юу гэж хэлэхтэй. Тэ ямар ч бүгдээрэнд нь хайртай шүү гэлээ тий. Нэг тийм илүү дотоод юм захихын ч бас хайшин тий та яриа гэдэг чинь. Тийм л энэ да. За бит хоёр чинь юугүй гомдлоо подкаст хэлбэн бодныг орохоор спонсоргүй подкаст. Тэгээ хөрхөн бэлдсэн байгаа. За би мик таларчиг. За. Дөрвөн сайхан хүүтэй юм болохоор нь сонгох юм хэцүү байж байгаа. Тэгээ дээш харсан сав бэлгшээгээд тэгээд эрэгтэй хүүхдүүд юм чи ялангуяа нөгөө нэг юм үндэсний арай нэг тийм тал руугаа гэх юм уу? Морь ус нөгөө бүх гэдэг яваад хийж гонцлоод үзэрэй. За мэ. За задлаадууд би гэж бэрчээ. Шаар задарч ирсэн. Дөрөв хүүхдийн боён. Тэ. Оо за. Цагаан. Тэгээ сток баярлаа дөрөв хүүхдтэй. Монгол гоё юм аяг байлээ. Гой цайны аягтай боллоо. Баярлаа. Баярт маш их баярлаа. Дөрөв хүү ажил эхнэрийн хажуугаар бит хоёрыг зориод ирсэн найзтай баярлаа. Одоо тэгээд даалгавартай шүү дээ. Охинтой болоод ирээрээ. Амар галгаа. Дөрөв хүүхдийн дараа охин ямар байсан гэдээ оруулъя. Тэрнээс өмнө та хоёр гинэ гоё цаг гаргаарай. Тэрийг бит хоёр руу явуулаарай. Ийм юм хийсэн шүү гэдэг. Цаажуулаарай. За дасхо. За дасгая. За бай. Баярлалаа баяртай.